Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 хүрэлгэн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 27 оны баасан гаргийн дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар мөнх цэцгийн төвшин баяраар айлж байна. За дахин орой минь түргий. За орой минь дахин хүргье. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар датагаа үржүүлээд нэмэлтээр хурд эргүүлж бэлэг аваарай гэд Mobicom за мөн Mazda Mongolia мэдрэмжээж болоод гэсэн уриатаагаар хамтран айлж байна. За өнөөдөр Анжигийн мэдээг эргэлэн шуугуулахад бэлэн үү? Бэлэн. За. Хүний ээлжийн амралт одоо бид нар чи одоо ээлжийн амралт болох гэдэг нь хуруу даранд тоолж байна да. Тийм шүү дээ. 12 хоног үлдчихлээ. Ядаргаад. Бид нар яг зэрэгээс алагдаж байгаа хүүхдүүд шиг тоолж байгаа. За, ингээд энэ бол нэг юм нэг хүн ингээд нэг амьсгаа аваад би сэтгэлээ сэргээгээд нэг юм хүн чинь ингээд ажил гэж явсаар байгаа нэг амьдралын тэнцвэр алдагдчихдаг шүү дээ. Тэр амьдрал ажлынхаа балансыг тэнцвүүлээд нэг юм гоё бүр нэг юм нэг өөрийн дураараа байдаг нэг гоё үе штэ. Тэглгүй яах вэ? Зарим байгууллагын дарга нар энэ ойлголтыг үлд ойшоож ажилтнаа амралтын үеэр нь хүртэл ингээд хянахаг гэж оролцсон ийм зүйл болсон олон нийтийн дургуутлыг төрүүлээд байгаа тухай мэдээ хүргэе. За. Ингэж болохгүй. Манайх бол бүр ээлжийн амралтаа аваад явсан хүний ардаас залахгүй гэдэг бүр тийм гоё соёл үйлчилдэг штэ тий. Манайх бол ган хийж ч дуурдаггүй хойноос нь ерөөсөө. За бүр хэрвээ нөгөө хүн ч гэсэндээ ардаасаа залгуулахгүй байх бүх нөхцөл байдлаар ингээд эндэх ажлаа бүгдийг сайхан зохицуулчаад тэгээ явдаг шүү тийм ээ. За яг тэг. За нэгэн малайз бүсгүй ээлжийн амралтаа аваад далайн эрэгт амарч байх үед дарга нь нэг талаар хачирхалтай нэг талаар даварсан шаардлага тавьсан байгаа юм. За бүсгүй энэ талаар сошиал хуудсанда амралтаараа явж байхад дарга маань надаас live location-о илгээгэж гэж шаардсан гинэ. Яах чаа? Хүчтэй тэр дарга нь энэ санаатай манаатай юм шүү одоо. 50 ч амраачихгүй дарамттай юм а бүр ямар ч амрах хүсэлгүй болчлоо гэж бухимд бичсэн байгаа юм. За бүсгүйн пост захим орчинд маш хурдтай даргаж олон мянган хүний анхаарлыг татаж даргын үйлдэлийг даварсан хяналт хувийн орон зайд нь халдсан бүр галзуу авир хэмээн шөмжилж маргаа үсгээд байгаа юм байна. Би ч бас тэгж бодчих. Би бол шууд л тийм үстэй. Юу солиороод байгаа юм би шууд бол яриа тий. Бүсгүй Малайзын нэгэн арал руу аялсан ч даргийнхаа олон удаагийн дуудлага байршлаа явуул гэсэн шаардлагаас олж амралтыг нь уур амьсгалд үгүй болсон гэж ярьжээ. Мэдээж хүн тгий штэ. Би багийн тэнчэнээс тэмцтэй. Live location 50. Жаанагаан бай тэрийг хэлмэлгээ. Йой. За дарга зориулж далайн эргийн зургийг илгээсэн ч гэсэн live байршлаа илгээ. Тэгэхгүй бол ажил тасалсан гэж бүртгэн гэсэн сүрдүүлэг илгээсэн байгаа юм. Юу гэсэн үг энэ хүн чи ээлж амралтаа авч явж байгаа сте. Харин юу гэсэн үг юм би одоо сайн мэдэхгүй л байгаа тийм. За. Тэг ийм явдал болсон. Хүмүүс энэ бол энгийн хяналт биш ээ. Харин хууль зөрчсөн ёс суртахуунгүй авираа. Амралт бол амралт. Хүмүүс ажилласаа төр олдож сэтгэл санаагаа цэнэглэх хэрэгтэй хэмээн дуу нэгтэй байр сууриа илэрхийлж байгаа. За энэ хэрэг хамгийн аимшигтай нь хувь хүний нууцд халдаа зогсохгүй тухайн байгууллагын шин дотоод журам гэх нэрийн дор хэрэгжиж байгаа гэсэн байна. За бүсгүйг одоо амралтаар явангууд газ нэг шин дотоод журам гаргаад те. Манайх шин дотоод журамтай болсон. Live location илгээ. Йоо. Бүсгүй хэлснээр ажилтнууд амралтаа авсан ч байршлаа хуваалцахгүй болвол ажил тасалсан гэж тэмдэглэх шин дүрм гарсан гинэ. Ямар тэнэг юм бэ тий. Йоо, ямар дарамт вэ? Ямар амар дарамт вэ энэ ч тоо. Одоо би тэгээд ингээд интернетгүй газар руу явчихна л да. Тэгэхээр намайг яах юм бол? Тийш. Тий. Дарга нар ажилтныхаа хүний ирэх амьдралын орон зайг хүндэх ёстой. Амралт гэдэг бол амрах цаг юу байршлаа тайлбарлах нь байдгүй. Ер нь хаашаага явхаа чамд хэлэх чад байхгүй. Бүр ер нь. Йоо, заримдаа бүр ингээд ингээд хүмүүс хурдан ажилдаа ор мор инээдрээ ихлээр уур үрдэн штт ёо. Одоо би чинь ингээд бүтэн жил ажиллаа тий. Тэгээд одоо ингээ яг хөдөлмөрийнхөө хуулийн дагуу ээлж амралтаа аваад ингээ сайхан амраад ингээ явж байхад яг ингээл уйдаадайн сонсох юм байхгүй байна маань хурдан ажилдаа ормоор гэхэлэр өөрөө. Хайр дурлалыг чинь бол бид нар ойлгодог. Бид нар хайртай дурдаг бол ойлгодог. За тэгэхээр би бүр айгүй тов тодорхой хэлжиг нийт сонсогчтой. Манай радио 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын энэ тэндээс бид нар Улаанбаатар хот наадамд хэрхэн бэлдсэн байгаа наадмын өмнөх
Улаанбаатар хот ямар хөө байгаа талаар лайв хүргэнэ. За 2-2-ороо хослоод явна. Тим лайв хүргэнэ. 11-нд Төв Цэнгэлтгийн гаднаас Мөнхбат болон гэрлээ тэргүүтэй хүмүүс та бүхэнд стадионы гаднах наадам буюу те бидний жил болгон хийдэг зүгээр л ингээд стадионд ороод юу болж байгаа талаар өгүүлдэг энэ лайвууд явдгаараа явна. За 12-нд Чанцаа бит 2 байсан баха те. Чанцаа бит 2 тэргүүтэй хүмүүс хүйтлэн удагаас та бүхэндээ хүйтлэн удагт ер нь юу болж ийн вэ? Хүмүүс монголчууд яаж наадж ийн вэ гэдэг ийм мэдээлэл хүргэнэ. За ингээд яг ингээд 13-наас эхлээд манай амралт эхэлнэ. Энэ жилийн наадмын амралт нөө улсын амралт урдсантай холбогдлолтойгоор урт болж байгаа. Тэгээд бид нар 8 сарын 25-нд буцаж ажилдаа орж ирнэ. 8 сарын 25-наас бүх эпир жигдрээд бүх зүйл сайхан болоод жигдрээд явах учраас тэр болтол та нар минь сайхан амраарай. Биднийгээ бас сайхан амруулаарай. Бид нар ч бас сайхан ингээд хаана явж байгаа нэг лайв локейшн шидэхгүй ч гэсэн. За нэг энт ингээд нэг иймэрхүү байдлаар амарж ийн гэд фэйсбુક дээрээ бол оруулаад явчихнаа. Тийм. За. За сэтгэлдлүүд нь бодоосаагүй мө те. Амралтаараа явхад ажилтай холбоотой юу ч болсон хариу өгөх алба байхгүй. Энэ бол ажил биш амралт. Хэрвээ ажилтан ажлын бус цагаар өөрийнхөө байж болохгүй бол энэ компанид үлдэх хэрэггүй. Бүсгүй үнийг зоригтойгоор олон нийтэд ил гаргаж тавьсан зөвөө. Ховийн орон зай эрхчдөө гэдэг бол ажил цалингаас ч илүү үнэтэй шүү гэсэн байна. Яг тийм. Хэрвээ компанийн дүрмд ийм байршил нэг заалт байвал та гарын үсгээ зураад зөвшөөрсөн л гэсэн үг. Явж амармаар байвал дүрмээ дагахад хэрэгтэй. Зарим хүмүүс амралт нэрээр өөр газар ажиллаад байдаг болохоор ингэсэн ч байж болно гэх. Хөөе өөр газар ажилласан ч яг ямар хамаатай амралтаараа хүн ернэ. Тийм би 8 сарын 25-нд орж ирэл эпир дээрээ дуурч байгаа хэвээр. Тийм штэ. Лайв локейшн байдгаа лайв стрим хийгээд камера өөрүүлчих үедээ хоол идэх, усан сэлэх гээд хийж байгаа бүхнээ тайлгна гэх нь л дээ гэсэн байна. Яг л тэгэх гэжсэн шүү. Яг үнэ. За Улаанбаатар хотод 18 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарэ гэд Mobicom хамтран ажиллаж байна. За Mobicom дата үржих нь 2 урамшууллаа дахин эхлүүлсэн. За 10,000 төгрөг болон түүнээс дээш бүх дата багц 2 дахин үржигдэнэ. За тэгээд чиг болоогүй нэмэлтээр бэлэгтэй болох боломжтой гэж. За Mobicom апаар датагаа 2 дахин үржүүлээд нэмэлтээр 5,000 төгрөгийн 3 ГБ дататай ийм хүрд эргүүлэх эрх авж байгаа юм байна. Хүрдээ эргүүлээд авах шагналууд нь өстой гоё. iPhone 16, Samsung S25 Ultra, ZTE Nubia Neo 2. За энэ ч нөгөө нэг геймеруудын гар утастай. За дээр нь Mompeg-ийн 1 сая төгрөгийн эрхийн бичиг зэрэг олон бэлгүүдээс хожих боломжтой юм байна. Та өдөр тутмын хэрэглээгээ худалдаж аваад дээрээс нь бэлэгтээ энэ хүрд эргүүлэх боломжтой энэ одоо завшааныг битгий алдаарай. За ингээд та ерөө Mobicom-ын дугаартай бол 2222 гээд өөрийнхөө оператор руу за өөр операторын дугаараас бол 1822 гээд залгаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гээд Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 400 шугын нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шугах тусам нягтал гэсүрэтээр үргэлжлэн шууд урч байна. 11-нд хинхэн наадмын шууд дамжуулт хийн гэсэн бэ гэсэн байна. За ер нь бол бид нар 17 оноос хойш ингээд асрын гадна гэдэг энэ лайвыг дэлхийн 160 гаруй улс орноос үзэж сонсдог гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа зориулж хийдэг. За яадгүй бол бусад бүх телевиз сайтууд цэнгэлдэх дотор болж байгаа юмыг үзүүлж яхад бид нар цэнгэлдэхийн гадна эргэн тойронд яг тантай хамт байгаа юм шиг хамт хуушрээд хамт хайргаа угаад ингээд явдаг. За 11-ний нэгэнд бол мөгийн бит 2 за номоо маань туслахаар явна. За ингээд бид ийм баг ажиллана. 12-нд болохоор хүүтлээ удаг дээрээс Чанцаа Анжгаа 2 ажиллана. Танаа айртай айр явна тий. За. За миний хүргэх мэдээ. За хоёул ингээд нүг ямар нэг юмны тун хэтрүүл ингээд шал дэмээ идэг гэж дандаа ярьдаг штэ тийм дандаа ярьдаг. За тэгэхээр ер нь бол яг бид нар ингээд хүүхдүүдтэй юм уу? Йоо. Бодлогоочтой гаргаач зочих гэж газар байна. Наа чи бүр хитээдсэн. За тэгэхээр ер нь бол бид нар ингээд хүүхдүүдтэй том мөрөөдөө ингээд мөрөөдөл чинь том байх тусам л ингээд илүү их ингээд амжилтанд хүргэдэг гэж ярьдэн штэ. За яг энэ үгийг шууд утгаар нь хэрэгжүүлж байгаа ч уламж томоор мөрөөцөөр байгаа нэг Испани эмэгтэй тухай мэдээ өргөж байна. Үүш яриатай даадах чи хөдлөөд байна. Ярина өө бас наача ажиллана. Тэгээ би нэг л юм гахсан. Яаж
үнсэлцдийн болол гэж айгүйх бодсон. За. Энэ үнсэлцэх шаардлагагүй болжээ. Испани Майорка арал дээр амьдардаг сошиалод өөрийгөө пластик мэс заслын гайхамшиг гэж нэрлсэн Вена Мөрштел гэх эмэгтэй сүүлийн өдрүүдэд TikTok дээр шууган тарьж байна. За яасан бэ гэсэн чинь бүсгүй уруулдаа байна штэ. 30 мг гаруй юм филтр шахуулсан. Яа базар байна. Ёо. Энэ бол нэр үнэхээр муухай харагдаж байна. Амар муухайгац ёо. Амаа хаах, амьсгалахт нь ингээд хүндрэл учруулдаг гэдэг байгаа байхгүй юу? Мэдээж тийм биш. Тэнгүүд энэ бүхэнд огтхон ч санаа зовдгоо. За анх бол 3 мл филтерээр хийлгэж эхэлсэн. За ингээд дараа нь 7. Гэтэ манай нөгөө хөөрхөн эмчээ штэ тий одоо миний нэг очиод идэг эмчээд штэ хөөрхөн. Тэгээд тэр надад ярьжсэн байхгүй. Хүүхнүүд ингээд донтдгоо. Тэгээ ингээд ирэх болгондоо л тунгаа нэмүүлхийгээд идэг гинэ. Одоо уруулан дээр даа ялангуяа. Тэгээ би ингээ хилдгээ үгүй болохгүй гэд ингээд эмчийн хувьдаас тэр хүн чинь бол мөнгө бодохгүй хүнээ бодоод дээ шүү дээ хилдгээ гэд хэлжсэн байхгүй юу. Тэр яг энэ ингэсэн байгаа. Тэгээд наад чинь 3-аас эхлэнгүүтээ 7 мл болоод одоо яасан гэд 30 мл хүртэл юмсан. За зарим хүмүүс түүнийг нуус шиг харагдаж байна. Арай л дэндүү хэтрүүлсэн гэж шүүмжилдэг ч Вена. Би энэ урууландаа дуртай. Би хүн байхаа болоод дан уруул болсон ч хамаагүй гэж хариулсан гинэ. Энэ байна шүү дээ. Юу нугас эн чин зүгээр нэг юу гэдэг вэ пончик шиг харагдаж байна. Харин штэ яг үнэ. Юу нугас. Яг. За хэдийгээр тэр найдвартай мэрэгжлийн эмчдэр очдог гэж мэдгдсэн ч Лондон дахь гоо сайхны мэс заслын эмч доктор Эшо над дээр ирдэг өвчтнүүдийн 3/1 нь өмнөх муу филрээ засуулахаар ирдгээ. Хит их филр шахах нь маш аюултай гэж бүр анхааруулсан байна. Зөв. За түүний нэг видео TikTok дээр 2.3 сая үзэлт аваад энэ үнэхээр үнэн үү? Фильтр хэрэгэлсэн биш үү гэх мэт сэтгэгдлүүдээр дүүрсэн байгаа. За зарим нь түүнийг өөрийгөө устгаж байна гэж харж байгаа бол зарим нь бие махбодын эрх чөлөөний илэрхийлэл гэж үзэж байна. За харин Венад өөрт нь уруул нь маш их таалагддаг талаараа үргэлж хэлдэг. За сэтгэгдлүүд нь 30 мл уруул тэнцүү 300% өөртөө ихтэй байдал. Энэ дэлхийд Венагийн уруул шиг том өрөөтөлтэй хүн хэрэгтэй. Яа. За тэр өөрөө дуртай юм чинь яах вэ те? Гол нь хэтрүүлчгээр ямар аимшигтай харагдаж байгаагаа ойлгоосой гэсэн байна. Эн чинь бүр хүн биш social like-ийн төлөө өөрийгөө сүйтгэсэн амьтан л харагдаж байна. Хүүхдүүд ийм жишээнээс хол байгаасаа гинэ. Энэ шүү дээ энэ хүүхэн өхөн шүү дээ тийм үү? За энэ хүүхэн өхөнгүүд бид нар чи бүгдээрээ ингээл хар шар арьстай байна уу те ингээд эрэгтэй эмэгтэй байна хамаагүй бүгдээрээ л нэг ингээд адилхан арга яс үлддэг штэ. Энэ хүүхнийг бол таньж болно. Гавлын ясан дотор нь 2 уруул байна. Хөөе. Гэхдээ энэ филер чинь шимэгдэн штэ. Чимэгдэн юм уу? Энэ гэхдээ ийм нэг юу шиг юм биш үү? Ийм нэг бацлын шиг юм биш үү? Үгүй ээ. Одоо эн чинь ингээд заяа. Ер нь бол 3-аас 6 сарын дотор шимэгдэнэ. 3 сар гэдэг нь яаж байгаа юм гэхээр зэрэг одоо хүйсэх ялгардаг, тамхи их татдаг. Тэгээ нөгөө уруулаа ингэж шилэмддэг хүмүүс байдаг штэ тий. Ингэж мингдэг хүмүүс бол ингээд шимэгдээд явчихна. Тэгээд байхгүй болохоор дахиад шахуулчих тийм үү? За. Ямар заггүйсэн юм бэ? Гэхдээ зүгээр миний зүгээр бодлоор байна штэ тий. Энэ баг зэрэг ингээ филер шахуулахаар уруул гоё юм одоо нөгөө бидний чи уруул анх бол ингээд гоё ягаан өнгөтэй байдаг штэ. Гэтэл ингээ хөвшөрхийн явцад ингээ уруул чинь яг арьс шиг үрчлээд номголт нь тэнгүүтээ ингээд одоо өнгө нь ийм сонин ийм яг ягаан өнгөтэй биш болно те. Тэгээд баг зэрэг филер хийлгэхээр уруулын өнгө сэргээд ер нь их гоё амьд харагддаг аахгүй юу. Тэнгүүд даанч хүүхнүүд улаан цайм ингээд домботл ингээд шахуулаад яваад байдаг. Тэр нь амар мангар харагддаг. Хиймэл харагдаж. Зүгээр ингээд тийм баг зэрэг одоо 1 мл-ээр ч юм уу хийлгээд тэгээ одоо тэр уруулынхаа гоё өнгө мөнгийг ингээд сэргээвэл гоё ахгүй юу? Уулна. Тэгээ энэ бол бүр арай юу. За. Дэмжин ажиллагч яриад өргөжлөө та яар би идэж үзүүлээ. За тэгээ би дэмжин ажиллагчаа ярьж өгье. За энэ ингээд арбуз гэж байгаач. За би одоо яг арбузыг гаргаж ирж идэнэ. Чи энэс иднэ үү? Үгүй наадах чинь задлахгүй ээ. Яагаад ингээ олон юм зэрэг задлтын ингээ мега загнуулах чинь дутаа юу? Нөө пагадита гэсэн чи наадамтай. Наадамтай штэ. За тэгээ наадамтай байна шүү бас. Нэг задлсан чигээр идээд дуусгая. За Орион Choco Pie шүү. Та бид бүхний сайн мэдих Choco Pie Орион брендийн онцгой хэрэгтэй оригинал Choco Pie-гийн үйлдвэрлэгч компани энэ жил Монголын маань үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын маань нийт хэрэглэгчид
зориулсан Chocopay бүтээгдэхүүний гадрах савлгаанд 93 наадмыг зураглан зөв харуулж байгаа зураглан ийм хөөрхөн сав баглаатаагаар үйлдвэрлэсэн байна. Одоо гадуур бүх дэлгүүр худалдааны төвөдөд зарагдаж байгаа юм байна шүү. Та бүхэн яг одоо нөгөө нэг анхны оригинал юу гэдэг юм уу? Chocopay буюу Orion'ы энэ Chocopay авч идээрэй. Танихд маш амархан байгаа үстэй. Юутэй гэд би нэг дотор Үе дахиад задлж байгаа юм уу? Харуулчих л да. Яг ийм нөгөө нэг ориг Chocopay байхгүй энэ дотор. Ориг Chocopay байж байгаа. Тийм учраас та бүхэн энэ нөгөө нэг наадамтай Chocopay авъя гэд 93 наадамтай Chocopay авъя гэд ингээд аваарэ. Мега энэ анжгаа ингээд задлснаа задлаад идээд дуусгах гэсэн дахиад нэг шинийн задлцаа. Зүгээрээ. За таны мэдээ. За миний дараагийн мэдээ шүү дээ. Энэ бүр арай хитрүүлсэн заяа. Бас л ингээд нөгөө нэг зүгээр яг хүмүүс ингээд нэг юм нэг бие биенээсээ болоод хин нэгнээс нь болоод ингээд хоорондоо маргадаг штэ. Тэгээд зайлмайл энтергээ салцдаг штэ. Гэтэл тэгээгүй. Испанийн Ибиза арлын Марко Поло зочид буудалд болсон ширүүн хэргийн видео нийгмийн сүлжээнд шууган тарьсан мэдээллийг би одоо хүргэх гэж байна. Видеог нь үзүүл байж тээ арай хитрүүлсэн байлээ. Үнэхээр хитрүүлсэн байлээ. Тус видеонд хоёр бүлэг амрагч залуус хоорондоо маргалдаж байх үеэр нэгэн залуу сандал авч шидэн тэдний маргааныг эвлэрүүлэхээр оролдож байсан эмэгтэйг ухаан алдуулсан бичигдсэн. Нүүдгэн сандалд нь оногдсон юм уу? Тэгээд байж тээ тэр зүгээр юу ч алаан болж штэ. Тэгээд дахиад хойноос нь сандал ичээд шидээд дахиад нэг залууг бассейн руу унгаачих байгаа. Тэгээд бассейн дотроо байж хат дахиад дээрээс нь сандал шидээд байгаа байхгүй юу? Хүүдээ. За тэгээ энэ нь те энгийн хүн байсан бол хүмүүс тоохгүй. Нэг ирүүл зодоо ингээд мосын юмнууд мод чулуундаа хүрээд жаахан муулж байгаа хайчихна. Видеог үзсэн хүмүүс сандал шидсэн залууг Кян Харат гэдгийг нь таньсан. Тэр нь яадаг вэ? Энэ 23 настай Кян болвол Английн Oldham гэдэг клуб тоглодог хөл мөнгөчөн. За. Тэр хэдхэн 7 хоногийн өмнө сонирхчдын лиг тоглодог Oldham бага мэрэгжлийн лиг буюу Английн 2 дугаар лиг рүү дэвшүүлсэн маш чухал гол хийсэн ийм чадварлаг хөл мөнгөчөн залуу байхгүй юу? За. Гэвч Баатрийн дүр нүд ирмхийн зур танхаа эдгээдийн дүрээр солигдсон. Тэгээ штэ. За та нар видеог нь хараарай. Үнэхээр балмад байгаа шүү. Тийм байна. Хэрэг явдлын дараа Харат удалгүй TikTok хуудасаараа дамжуулан найзыгаа хамгаалах гэж маргаанд оролцсон. Сандлыг бүсгүүрүү шидэх гээгүй. Зүгээр л замаасаа холдуулах гэтэл гараа салтраад түүнийг санамсаргүй онцгсон л доо. Гэхдээ л болсон бүх зүйлд маш их харамсаж байна хэмээн уучлалтгүйжээ. Түүний хэлснээр энэ бүх маргааныг нөгөө талын амрагчид эглүүлсэн тэд бусдад төвөг учруулж эмэгтэйчүүдийг таагүй байдалд оруулж байсан гэж хэлсэн байгаа юм. Харин эсрэг талд байсан амрагчдаас нэгэн хүн Facebook дээр Харатыг галзуу мэт уурлаж бусдыг айлгаж байсан хэмээн постлсон байгаа юм. За. За тэр бол тэ яавч холдуулах гэжсэн сандал гараас гарч байгаа явдал ерөөсөө биш ээ. Энэ бол санаатаагаар шидсэн сандал гэдэг нь бол бичлэгийг нь харахаар тов тодорхой байгаа. Одоо энэ хэрэг Instagram, TikTok, YouTube-д олон янзын тайлбартаагаар тарж хүн бүр дор бүрнээ Харатыг буруутай эсвэл буруугүй гэж янз янзын сэтгэлдлүүд бичиж байгаа. Хамгийн сонирхолтой нь зочид буудлын зүгээс сандал шидээгүй эмэгтэй зүгээр л халтарч унсан гэж мэдгдсэн. Бүсгүүч мөн цагдаад гомдол гаргахыг хүсээгүй гэж байгаа юм. Хэн буруутай вэ гэдг нь одоогоор тогтоогдоогүй байна. Харин энэ хэрэг бидэнд камерын бичлэг үнэн бүхэлд нь өгүүлэхгүй байж болно. Үнэн хизээч зөвхөн нэг өнцгөөс байдаггүй гэдгийг харуулдаг гэнэ. Гэхдээ тов тодорхой хоёр талаас нь бичсэн камер байгаа. Тийм байна. Зүгээр энэ яг ингээд хувь хүн уцаараа биччихэл байна л да. Тэгээд энэ нэг юм жоохон одоо нэг настай автор гэх юм уу да, нэг юм бандгар шар үстэй ихч ингээд салгах гад яваад байгаа байхгүй маргалцсан хүмүүсийг дундуур нь тэгсэн чи байхгүй сандалд оногдсон. Тэгээ хамгийн амар нь ингэж байгаа үстэй хүмүүс бассейнд унчгаад байхад чинь дээрээс нь сандал шидээд байгаа байхгүй. Тийм ээ. Бүр нэг юм нэг балмад нөхдүүд шиг загнаж байгаа юм л да. Амар. За сэтгэлдлүүд нь. Түүнийхээ хувьд уучлалт гуйж учир байдлаа ил тод хэлсэн Харатыг хүндлэх шалтгаан болж байна. Буруу зүйл хийсэн ч уучлалт гуйсан сайн хэрэгэ. Нэгдлийн бичлэг дээр үндэслээд хүн шүүх нь эрсдэлтэй. Бүсгүй өөрөө ч гомдол гаргаагүй юм чинь одоогоор хүлээцтэй хандъя гэсэн байна. Баатар байлаа гэд ингэж дураараа авирлаж болохгүй. Бичлэг дээр сандал шидэж байгаа нь тодорхой харагдчихлаа шүү дээ. Зохис шийтгэлийг нь өгөх хэрэгтэй гэсэн байна.
Бидний одоо нөгөө 2008 оны Олимпиар анхны алтан медаль авчирсан хайрлаж хүндэлдэг хүн маань бас яасан билээ тий. Ингээл бодохоор ер нь бол энэ хичнээн та мундаг хүн одоо алдартай хүн байлаа гэхэд уур уцаараа ер нь олон нийтийн газар бол дарж л явах хэрэгтэй шүү дээ. Яаж ч утсан. Талбай дээр гол хийсэн шигэ амралтанд сандлаар яг толгойд нь оновч шүү. Гар нь ч бас хөл шигэ оновчтой юм а гэсэн байна. Энэ бол бүр явуулан те доромжилж байгаа байхгүй. Тийм. За. Нөгөө нэг уруулаатай өгнөж бомбдуулсан байж тээ хүүхч чинь гинэ. Сайн дураараа. За. Өчигдөр би хүүхнүүдтэй гой залуу харуулсан шүү дээ. Гой нисгэгч залуу харуулсан шүү дээ. Амар өндөр цалинтай. За өнөөдөр таксийн цуусан чинь өнөөдөр залуучуудтай гой бүсгүй харуулнаа заа ёо. Баярлалаа. За, таксийн цуусан чинь ийм хөөрхөн хүүхэн такси бэрээд байж ивэл гоё. Одоо харуулж байгаа найруулагч. Таксины жолооч хүүхнийг үзүүлэх гэж байгаа юм уу? Ингээ унаа чи зүгээр нэг таксины жолооч биш. Од таксины жолооч шүү. Харснаа. За. Солонгосын жүжигчин наа чи 47 настай шүү. 47 настай. Жонгаийн золигтой дагаараа YouTube хуудасаараа дамжуулан таксины жолооч болох шалтгаан тэнцснээ. Жолооны нөмлөхөө гардаж авснаа баяртайгаар хуваалцсан нь олон хүний сэтгэлийг хөдлөсөн. За би уул нөгөө нэг дандаа л ингээд нөгөө нэг ийм жүжигчдийг за ялангуяа солонгос жүжигчдийг ингээд жинхэнэ нэрээр нөгөө мэддэггүй өөрөө ч би мэддэггүй. Тэгээ уул нь ингээд аль болох нөгөө хүм одоо сонсож байгаа хүмүүстэй ингээд яагаад вэ тэр кинонд тоглосон тийм хүн ингээ хэлэх гэсэн чинь би яг үнэндээ энэ хүүхнийг ямар кинонд тоглосныг өөрөө ч мэдэхгүй юм байна. За тэгэхээр 2018 онд энэ чи хөөрхий нөхрөөсөө салсан амьдралын огцом орж ирсэн. Зүгээр ч нэг салалт байгаагүй мэн нөхөр нь амар новшин заяа. Энэ эхнэрийнхээ нэр дээр 13.2 тэрбум вон гэхэлэр ойролцоогоор манай Монгол мөнгөөр бол 61.2 тэрбум төгрөг заяа. Бүүзэгтэй. За ийм хэмжээтэй санхүүгийн залилан хийсэн нь илрээд тэнгуүтэй гадагшаага оргоцсон. Оргон залиад зугтцсан нөхөр нь. Тэнгуүт хөөрхий энэ хүн дээр 23 тэрбум долларын вон. Тэнгүүд хөөрхий амтан ийм юмны дараа энэ жүжигчин маань бүхнээ хаяад охиноо ганцаараа ингээд өсгөхөөр шийдсэн. Одоо нөгөө жүжигчний карьер бүх юм хайсан байх нь шүү дээ. Тэгтээ айгүй гоё хэлсүүг нь айгүй гоё. Би ядуу болоогүй зүгээр л амьдрал минь өөрчлөгдсөн гэж хэлдэг. Айгүй гоё хэлсэн. За телевиз киноны дэлгэцэн дээрээс алга болсон ч өөрийн гэсэн амьдралын замаа ухаалаг бодтойгоор сонгосон Гаин эцгийнхээ 30 жилийн турш хийсэн мэргэжлийг заламжлан таксины жолооч болохоор шийдсэн нь түүний хувьд карьерийн ухралт бус амьдралын тэнцвэрээ олсон алхам байсан гэж байгаа. За бүсгүй хувьд такси жолоодох нь зөвхөн орлого олох хэрэгсэл биш ээ. Охиноо сургуульд нь хүргэж өгөөд хаазаа зөөлөн гიშгэх мөчөд би ямар ч дүр бүтээгээгүй ч өөрийгөө жинхэнэ супер баатар мэт мэдэрдэг гэж ярьсан байгаа байхгүй юу. За түүний мөрөөдөл нь анхны зорчигчороо аавыгаа авч аваа би таны охин хэвээрээ шүү гэж хэлнэ гээд байгаа. За аав нь одоо хөрхий улаан хоолон хорт авдартай тэмцэж байгаач охиныхоо гаргасан шийдвэрийг хараад бахархаж суугаа. За амьдрал гинти эргэлтээр дүүрэн харин хүчтэй хүн рүүлээ атгаж яг тэр чигтээ урагшилж чаддаг гэж Жон Гаин хэлсэн. За сэтгэлдлүүд нь энэ хөрхий аав нь бас такси жолооддаг байсан тэр зураг нь харагдаж шүү дээ. Аав нь 30 жил бүр таксины жолооч байсан. Насаараа л таксины жолооч байсан. За ямар азтан түүний зорчигч болох болоо өмнө нь болохгүй такси үнэтэй шүү дээ гэдэг байсан хүн одоо мөнгө дууссан ч яах вэ тэр таксинд нэг удаа сууч юмсан гэж бодогдоод байна гэсэн байна. Жүжигчин хүн такси барьлаа гэхээр л баатар болчих уу. Тэгвэл өдөр бүр жолоо барьж байгаа мянган ээжийг яах юм гинэ. Тэгтээ энэ хүн чинь айгүй их юм давж туулаад гарч ирж штэ тиймстэй. Жүжигч тэр нэг амар нөхрөөсөө болоод тэгээ ийм үр ширэнд унаад жүжигчнийхаа карьер бүх хэмээг алдаад тэгээд энэ хүн таксинд явах хэмжээний шийдвэр гаргана гэдэг бол айгүй мундаг шийдвэр шүү. Мундаг шийдвэр. За би ямар ч байсан ингээд доктортой охины сургуульд мургуулд нь хүргээд өчтдөг. Тэгээд доктортой орлого олдог ажилтай болох хэрэгтэй гэд хамгийн зөв сонголт нь таксины жолооч л шүү дээ. Яг үнэ. Таксидуудад яваад ортол жолооч нь амар хөөрхөн эмхтэйсэн уул нь хүрэх газартаа ирсэн ч дахиж нэг тойроод эргээд явчихсан байсан гинэ. За нэг хамтран аялагч яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар мэдрэмжээ жолоод гэсэн үратгаар Mazda Mongolia хамтран ажиллаж байна. За, зөв талдаа хүрдтэй, тэг гүйлттэй,
шоошин Япон автомашин дундаа үний хувьд хямд. За шинэ автомашин худалдаа авахд нэг ийм үнэтэй гэдэг асуудал тулгардгаас болоод манайхан бас одоо сүүлийн үед нөгөө нэг хятад автомашин айгуу авч байгаа штэ тий. Тэгвэл хятад автомашины үнээр цоошин Япон автомашин худалдаа авах боломжийг олгож байгаа. За. Сэлбэг хэрэгсэл болон засвар сервис үйлчилгээ бүгд нэг дор байрлаж байгаа. Олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ болон засварын төвтэй. Тийм учраас одоо ингээд би одоо энэ юу гэдгийг ховор машин авчлаа. Одоо яах вэ гэж айдас үз байхгүй шүү. Автомашин худалдаа авсан хүн бүрд 2 жилийн үйлчилгээний эрхийг бэлгэлж байгаа. Мөн автомашинд хийгдэх ёстой бүх үйлчилгээг нь оригинал сэлбгээр 2 жилийн хугацаанд үнэгүй хийж үйлчилнэ. Вау. Үнэгүй шүү. Өвлийн шин дугуй бэлгэлд нь газраас тэнхлэх хүртэлх зайгаараа дунд аврын джип дундаа бол хамгийн өндөр туулах чадвар өндөртэй бүх суудал нь халдаг хөдөлгүүр амраагчтай буюу зогсож явах үедээ унтарчдаг хайбрид машин шиг гэсэн үг байхгүй юу? За ийм машинууд 5 хүний суудалтай нь 129 сая энэ ч бас 2 янз байгаа ма 5 хүний суудалтай CX5 нь 129 сая бол CX60 149 саяар борлуулагдаж байгаа. За тэгэхээр ер нь бол нөгөө нэг эднийх чинь ингэж байгаа штэ Sky Active гэдэг ийм дэвшилтэд бензин хөдөлгөөртэй учраас шатхуун зарцуулалт маш бага гэдэг байгаа юм тий. За дээрэс нь хүч ихтэйгээс гадна асалт нь бол маш найдвартай. Тэгээд салууны битүүнж буюу дуу дулаан тусгаарлах чадвар маш өндөр. Бүх дугуун хөтлөгчтэй учраас манайх шиг эрсдэс уур амьсгалтай Канада, Орос зэрэг улсуудад бестселлер болсон автомашин байгаа шүү. Илүүдэл эренгүү мэдээллийн та 9427 3000 9425 5000 гэдэг уснаас аваарай. За Mazda Mongolia гэж латинаар бичээд Facebook руу нөрөх боломжтой. Яармгийн 2 дугаар буудлын дээр байдаг UB Автоком барилгын B блок хэсэгт байрладаг Mazda Mongolia үзэсгэлэнгийн танхимд очиод машина унаж үзээрэй, барьж үзээрэй, илж үзээрэй. За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар мэдрэмжээж болоод гэсүрэтээр Mazda Mongolia хамтран айлж байна. Баярлалаа. За таны мэдээг сонсъё. За миний дараагийн мэдээ. Ер нь хүн ингээд бэлгийн дарамтанд орно гэдэг чинь зөвхөн эмэгтэй хүнд байдаг юм биш байна. Эрэгтэй хүнд ч байдаг юм байна. Хойло бас нэг дээр их нэртэй амар зодуулдаг залуугийн талаар яриа өстэй. Тийм. Хөөх юм уу хиний хэрэг чинь одоо бараг л тим болсон биз дээ. Хиний? Johnny Depp-ийн хэрэг чинь. Тийм. За тэгээд энэ бол тэ ингээд нөгөө бэлгийн дарамтанд өртсөн эрэгтэй хүн. За яахыг бэлгийн дарамт гэж үздэг юм бэ гэвэл хүний бие зөвшөөрлгүй хүрэх. Энд чинь тэ ингээд илтгэж байна уу, яадагч байна уу хүрэх. Бүдүүлэг мөн ялангуяа хөргүүлж байгаа хүнд бол маш игүү санагддаг ийм үйлдэл гой залуу байна. За энэ чинь олон улсын мистерийн тэмцээнд улсаа төлөөлж орсон ийм залуу байна. Тэгвэл аргагүй штэ. Янзын гой залуу байна. За. Тийм. 33 настай загвар өмсөгч Сингапурын үндэсний мистер 2025 оны ялагч Jeremy Chase гэдэг хүн Тайландд болсон олон улсын тэмцээнд оролцох үеэр нь өөрийнх нь зөвшөөрлгүйгээр хүмүүс биед нь хамаагүй өрсөнд дургуутслаа илэрхийлсэн Сингапур, Тайландын сайтуудаар сэвэгдэж шуугилаад байгаа юм байна. За, өнгөрсөн 6 дугаар сарын 14-нд Тайландын Хуа Хин гэдэг хотод болсон олон улсын мистер 2025 тэмцээний 2 дахь орой үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогчийг тодруулах шалгаруулалтын үеэр тэмцээнд оролцогч залуус үзэгчдийн дундуур алхах ёстой болсон. За. Олон цэцэг хүзүүндээ зүйлгэж чадсан хинэнтэй ингээд эдгээр чинь нэг цэцэг зүүж гэдэг шүү дээ. Олон цэцэг хүзүүндээ зүйлгэж чадсан энэ номинац эзэн болох ийм ёстой байж л дээ. За. Тэгсэн чинь энэ талаар нь Jeremy бол хэрэгтэй. Үзэгчдийн дундуур явахын өмнө бидэнд зөвхөн бэлэг эрхтнээс бусад газар зочид хурж үнсэж болно гэж гинтэл хэлсэн гинэ. Хүүдээ. Зохион байгуулагчид нь. За. Зочдын дийлэнх нь ахмад насны эмэгтэйчүүд байсан. Яа. Нэг том хөхтэй эмэгтэй гүйж ирээд миний биед наалтсан гэж. За. Дараа нь өөр нэг нь ирж намайг уруул дээр үнсхийг оролцсон. Бүр би түлхэж холдуулсан ч тэр хазар дээр хүчээр үнсэх гэж дахин оролцсон. Би шууд тайзны ар руу гүйж цамцаа өмссөн гэж ярьсан байгаа юм. Яа. Ямар юм бэ тий. Тийм. За одоо наадхны чинь баг бичлэг байна уу нэг тийм зураг нь байсан та. Наад ч угаасаа ингэ яг энэ байна л та. Цээжээ гаргацсан эдгэр чинь ингэ дундуур наалгасан юм байна шүү дээ. Бүр очиж наалдаж маалдаад алчи над хүүхнүүд чи хүүдээ. За гэвч энэ түүнийг бусдын дайралтад өртөхөд хүргэсэн. Jeremy тэмцээнээс явсныхаа
дараа занал хийсэн гадаад төрх бэлгийн чихэн баримжаагаар нь доромжилсон олон мессеж хүлээж авсан байгаа. Жереми үзэгчдэд таалагдахын тулд ийм нөхцөлд орсондоо үнэхээр таагүй сэтгэлдээ үлдэж маргааш өглөө нь зохион байгуулагчид хандсан ч ямар ч хариу арга хэмжээ аваагүй тул тэмцээнийг орхихоор шийдсэн байдаг. Ингээд тэмцээн орхисон юм орхисон. Үе манайхан орж ирээ тараач бүгд нэг ижил төрсийгтэй баахан нүцгэн залуучууд одоо манай нөгөө мис хүүхэд бикинитэ алхдаг шиг л эднэр чинь бүгд нэг адилхан төрсийг өмссөн. Зүгээр жирээдэл тайзан дээр алхаж чинь. За үзүүчүүд рүү явлаа. Улс улсын хамгийн гоё залуучууд. Улс улсынхаа хамгийн гоё залуучууд. Базар. Баахан нүцгэн залуучууд. Энд ч 6 булчин бол зүгээр ям утгаар нь харуулж штэ. Тийм байна. Йоо, за. Би нөө мэдээгээ дуусгаад байгаа юм. За. Тэмцээний үүсгэн байгуулагч Таня Сири хэлэхдээ бид хэнийг ч үзэгчдийн дундуур явахыг алавдаагүй. Жереми цэцэгсийг хүлээн авахаас татгалзаж үзэгчдийн таалд нийцсэн оролцогчийн төлөө өрсөлдөлгүй үндсэн тэмцээнд анхаарлаа хандуулах сонголт түнд нээлттэй байсан гэж ярьсан байгаа. За сэтгэлдлүүд нь эрэгтэй хүн ч гэсэн хүндлэл хүсдэгэ. Энэ асуудлыг ярьж байгаа нь маш зөв. Жереми бол зөрөгтэй залуу байна. Хүмүүс иймэрхүү байдалд орчоод чимээгүй өнгөрдөг гэсэн байна. За тэгээд жаахан үнсүүлж тэврүүлсэн гэж уйлаад дараам хийж яах нь вэ? Гэрээ хийгээгүй бол тайзан дээр юу ч болж магадгүй мэдгэл ёстой. Тэрийг чинь шоу гэдэг юм штэ гэсэн байна. Ахмаг насны пенүүдтэй тэмцээнд орох гэж байгаа бол үсээ засуулаад үнсэлтээс хамгаалах шүршигчтэй очих ёстой юм байна шүү гэсэн байна. За. Би нэг видеогийг галзуулчих. За одоо угаасаа хадгалж юм бол одоо нэгдэг өдөр хүртэл удлаа хугацаанд дуусчихна. Хугацаанд дуусчихна. Японд цунами болох нэ. За энийг нь орчин цагийн Ванга зөвнсөн байна гэд тийм мэдээ битээр өмнө ярьжсэн шүү дээ. За тийм. Тэгэл хоёлоо нөгөө бид нар бас ядаж яхад энэ 7 сард Япон авч таарахтаа яахтай маахтай гэл инээлдэл өнгөрсөн. За тэгсэн яг тэр ярианы дараахан үнэхээр Японд цунами болох юм шиг сэвсэн янз бүрийн мэдээнүүд TikTok, Reddit-ээр тараад дараа нь бүр гадаадын том сайтууд дээр гараад эхэлсэн. Одоо тэнцэнэс чинь бүр нялхнойтой хүүхдтэй байгаа монголчууд бүр буцаж ирээд байгаа шүү дээ. Тэгсэн сая харсан чинь Монголын хэд хэдэн сайт хүртэл энэ тухай мэдээнүүд нийтэлсэн байна заяа. За ингээд байхаар өмнө нь ярьж байсан тэр яриа маань яг жинхэнэ айц хүүц болж хувраад байгаа аахгүй юу? За ядж байгаад өнөөдөр яг ийм мэдээ ороод ирлээ бас. За ямар мэдээ вэ гэхээр Японы Токоро арлуудад нэгэн хоногийн дотор 400 гаруй газар хөдлөлт бүртгэгдэж 6 дугаар сарын 24-нд 5 магнитудын хүчтэй жижиргээ болсон бол яг өмнөх өдөр нь 6 дугаар сарын 23-нд Кюшю арлын Шимо галт бол 7 жилийн дараа гинт дэлбэрсэн. За харин Япончуудад хамгийн том айцыг төрүүлж буй нь эдгээр байгалийн гам шиг биш. Харин 1999 онд бичигдсэн нэгэн ирээдүйг зөвгөнсөн манга гинэ. За манга зохиолч Рё Тацукогийн миний харсан ирээдүйн нэртэй мангад 2025 оны 7 дугаар сарын 5-нд Японд сүрэл олж өмнөх 2011 оны цунамигаас 3 дахин том гам шиг нүүрлэнэ гэж зөвнсөн нь одоо TikTok, X, Reddit-ээр нэг тараад байгаа. Саяны тэр нэг юм охинтой манга юм ба шүү дээ. За Рё Тацуки 1999 онд бичсэн миний харсан ирээдүг гэх бүтээлдээ 2011 оны цунамиг яг зөвгөнсөн гинэ ядчаатал. За бас болоогүй. Фэнкшугийн мастер Чин Шан Ю энэ 2025 оныг модон могоо жилд газар хөдлөлт, галт тэрэг агаарын осол олшрон хэмээн онцолж Японоор аялал хийхээс зайлсхийхийг бас анхааруулад байгаа юм гинэ. За үүний үр дүнд Хонконг цөвтэй юм. Харин тийм ээ. Үүний үр дүнд Хонконг, Тайван, Сингапурын зарим авиакомпаниуд Япон руу хийх нислэгүүдээ цөөлсөн бүр. Харин Японы цагуурын албаны дарга болохоор одоогийн шинжлэх ухаан газар хөдлөлтийн өдөр байршлыг зөвнөх боломжгүй. Иймд энэ бол бодит үндэслэлгүй мэдээлэлээ гэж тайвшруулахыг хичээж байна. За, Кюшюгийн ойролцоох ийм газар хөдлөлт өмнө нь 2021-2023 онд ч гэсэн гарч байсан гэж мэргэжилтнүүд бол нэмж мэдэгдэл хийжээ. За, мэдэгдлийн дараа манга зохиолч Тацуки эхний 7 сарын 5 гэх одоо оноо өөрчилсөн ч 7 сар өдрөө өөрчилсөн ч эксүрэл энэ сард гарна гэж зүтгээл байгаа гинэ. Ядчаатал. 7 сарын 5-нд биш юм аа гэхэд 7 сард ямар ч байсан болно.
Яа. Ямар сэтгэл. Гэхдээ бид нар чинь 13-аас 18-ны хооронд тэр хооронд болохгүй анж байгаа. Би Ванга шиг хэлчихье заяа. За. Тийм тэгэлсэн юм гэж үдийн 20-20 ажиллаараа явж ах чинь. За сэтгэгдлүүд Рё Тацуки угаасаа зүгээр нэг мангака биш ээ. Японы Ванга болчихсон хүн шүү дээ. 2011 оныг зүгэнсэн одоо ч бас гинэ. Энэ нэг зүгнэл манганы сүржигнэлээр хүмүүсийн сэтгэл зүгээр тоглохоо болох хэрэгтэй. Шинэлэг ухаанд гол нотлохоо шүү дээ гэсэн байна. За тийм. Зөвхөн мангад итгэх нэрсдэлтэйч байгаль дэлхийн дохио давтамжийг ажиглах нь буруу биш шүү гэсэн байна. За. Тэгсэн чамаагүй бид нар яваа. Тийм ээ, үнэ. Бид яваа. Өнөөдөр бүр бид нар чинь плед тийснүүдээ авцсан. За энэ үрээ 2025 оны 6 дугаар сарын 27 оны Баасан гарагийн 4 зүгийн шууган нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Mazda Mongolia мэдрэмжээж болоод гэсэн уриатаагаар за мөн датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гэд Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. За энэ ажлын 5 өдрийн турш хамт байсан сонсогч үзэгчдээ баярлалаа. Ирж байгаа амралтын өдрүүд аяд тухтаа сайхан өнгөрүүлээрэ. За Анжидаас баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүл эрхэн сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг үлээ авч сонссны дараа 22-ын 5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3